Үнэг чам хоёр хамт явж байгаад нүүсэн айлын буйран дээрээс гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг энэ тосыг энд идэхэд зохисгүй хүн амтан явна, харин өндөр уулын орой дээр гарч идий гэхэд чам за тэгье яаж авч явах уу гэлээ. Үнэг авч явах ч юухан байх вэ? Үүрээд л явчихна. Харин айхлах гэж л нэг айхавтар ажил бий дээ гэхэд чам за би үүрхийг нь үүрий. Чи аахилж үз гэд тосыг үүрээд явхад үнэг за тэгхээс дээ гэд амаа ангаагаад араас нь дагаж явжээ. Ингээд хоёулаа өндөр уулын орой дээр гарав. Тэгтэл үнэг энэ тосыг хувааж идсний хэрэггүй, нэг нь л идвэл зохино гэлээ. Чам хэн маань идэх вэ гэхэд үнэг хэн ах настай маань идвэл таарна. Чи хэдэн настай вэ гэж асуулаа. Чон үнгийг мэхэлж өнөөх тосыг идэхийн тулд намайг баг байхад сүмбэр уулыг дов шиг, сүм долойг шалбаг шиг байсан гинлээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чон дотроо шар гайхал чамайгч нэг мэхэлж чадлаа да. Одоо уйлсан ч уйлаагүйч шар тос минийх болсон доо гэж бодоод чи юунд уйлаа вэ гэхэд үнэг би 3 гавартай байсан юм. Хамгийн бага нь чамтай ч хэцүү юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чон түүнийг сонсож ихэд ичээд үлэн хоосон гэдсэн хонхолцоод үүрэндээ буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадатлаа иджээ. За үлгэрч юуны тухай гарсан бэлээ? Үлгэрээ чи ойлгосноо? Чонны тухай гарсан уу? За тэгвэл үнэг чон хоёр юуг болсон юм болов? Хамт явж байгаа юу болсон бэлээ? Шар өнгөтэй ямар? Шар өнгөтэй тос. Оо тос. Гүзээ шар тос олсон тийм ээ? Тий. За тэгвэл үнэг чоныг яасан хуурсан уу? Тий. Хуурах нь ер нь бол зөв үү? Буруу тий. Ганцаараа идэхийн тулд ингээд үнэг чон найзаагаа хуурсан юм болов? Ганцаараа идэхэд залмихга хийгсэн биш тийм ээ? Ингэж болох уу? Болохгүй. Чи ч гэсэн найзтайгаа хамтаа тоглоом хувааж тоглодог тийм ээ? Тий. Тийм тэр нь зөв үү тийм ээ? Тий. Оо чи. За тэгвэл энэ үлгэрээс чи ер нь бол ямар сургамж авсан бэ? Найзаа хуурахгүй. Оо тий найзаагаа хуурахгүй байх, найзтай үнэнч байх талаар гарсан. Чи нэг ойлгосноо зөв үү? Тий. За тэгвэл чи найзтайгаа очиод цэцэрлэгтээ очиод тоглоом хувааж тоглох уу? Тий. Хувааж тоглоно. Найзтай тоглоом дутуу бол найзад тоглоом өгнө тийм ээ? Тий. За тэгвэл хоёлоо энэ сая зөндөө үлгэрийн талаар ярьсан. Энд чи одоо чамаас багш нь өөр хувийн асуулт асууя заа юу? За чи ямар найзтай вэ? Багштай найзаагаа нэрлээд өгөөч. Гүнжээ. Оо гүнжээ. За өөр найз байгаа юу? Тий. Гомал. Оо гомал. За чи ямар тоглоомор хоёр найзтай тоглодог багштай гоё яриад өгөөч. Байсан идэг. За өөр. Машин идэг. Оо машин хийдэг. За өөр юу идэм болоо найзад? Дугуй дүрс идэм үү? За тэгвэл аав ээж нь чамайг юу гэж дууддаг юм болоо сэлээ? Сэлээ миний хан. Сэлээ миний охин гэдэг юм уу? Ямар хөөрх юм бэ? За тэгвэл танай гэр тэр нь хамгийн хөвгөлтэй хүн хэн бэ? Ишлэна байдаг. Ичгэлэна юу? Ичгэлэна яагаад хөвгөлтэй байд юм болоо? Ишлэна. Чи ямар гоё өстэй юм бэ? Чиний үсийг хэн ингэж гоё янзалж өгсөн бэ? Ээж нь үү? Энэ авчирыг хэн авч өгсөн? Ямар гоё авчиртай юм чи? Ээж нь. Бас л ээж авч өгсөн үү? Ээж нь миний охин хөөрхөн болоорой гэд ийм гоё авчир зүүж өгсөн юм байна тийм ээ? Оо чи. Энэ палаж нь ч гэсэн өстой гоё юм аа. Энэ палажийг хэн авч өгсөн юм болоо? Ээж нь. Ээж нь үү? Багш нь чамд ер нь шүлэг зааж өгсөн үү? Тий. За чи тэгвэл хамтдаа шүлгээ уншаад өгчдөг үү? Аяашаа харж агаад шүлээ эхлэв. За ямар нэртэй шүлэг вэ? Тий. Уян жахан найзад өс жижигай. Үлээдээ нам үжиж өгөөж яваатай бай. Уяатай мама хөөд бүхлэн. Үнэ шахамла үж бэж бшана. Оо ямар мундаг юм бэ? Баяр хүргэе. Чи дуу мэдэх үү? Тий. Ямар дуу мэдэх вүлээ? Технэ биш чэнг.
За тэгвэл дуулчих. Алин харъя. Бишээ хийж хата төсөлөө. Чимээгөө гая. Оо за. За баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Энийг чамд хэн зааж өгсөн бэ? Башаа. Оо багш нь зааж өгсөн юм уу? Танангийнхан бас ийм дуу шүлэг бүгдээрээ мэдхүү. Энэ ямар өнгө вэ? Нанг. Оо ногоон өнгө. За энэ тэгвэл ямар дүрс юм болоо? Дүүтэнэс. Зүргэлжин дүрсөө. 1 2 3. 3 өнцгтэй ямар дүрс байдаг вүлээ? 3 өнцгтэй гурвалжин дүрс тийм ээ? Тийм. За 3 өнцгтэй бол гурвалжин дүрс байх нэ. За тэгвэл энэ ямар дүрс юм болоо? Дөөдөс. За чи тэгвэл дугуй дүрсийг олоорой. Чамд дугуй дүрс байна уу? Бэн. За дугуй дүрсийг багштай ингээ өргөд харуулчих. За энэ бол дугуй дүрс гэд. Дөөдөс. За тийш яажаад энэ бол дугуй дүрс. Энэ дал дөөдөс. За энэ дугуй дүрс. За тэгвэл энэ ямар дүрс юм болоо? Дүүтэнэс. Өө тийм дөрвөлжин дүрс тийм ээ. Дөрвөлжин дүрс ямар өнгөтэй вэ? Нангтэй. Өө тийм. За тэгвэл дөрвөлжин дүрс ногоон өнгөтэй байна ингээд ийш нь харуулаарай. За дөрвөлжин дүрсээ барьж. Дөрвөлжин дүрсээ өргөч. Өө тийм. За энэ тэгвэл дөрвөлжин дүрс ногоон өнгөтэй байна. Дүүтэнэс нангтэй. За энэ хэдийн тоо вэ? 2 та. Оо 2-ын тоо. За тэгвэл энэ дээр нь бас дүрс байна шүү тийм ээ. Энэ ямар дүрс вэ? Дөөдөс. Өө тийм дугуй дүрс. Адилхан. Оо тийм адилхан дугуй дүрс тийм ээ. За тэгвэл энэ ямар дүрс юм болоо? Дүүтэнэс. Оо тийм яг дөрвөлжин дүрс шүү тийм ээ. За тэгвэл хоёлаа ахаад энийг нь эргүүлээд арч. Энэ хэдийн ширхэг байна? Энэ хэдийн ширхэг бөмбөг байна вэ? Тоолъё. 1 2. 2. Оо 2 ширхэг бөмбөг байна тийм ээ. За тэгвэл энэ хэдийн тоо юм болоо? Ата жижигэн бөмбөг байдаг. Байдаг уу? Жижигэн бөмбөг. Чи бөмбөгөөр тоглодог уу? Тий. Өөх ямар мундаг юм. Бөмбөгөөр юу хийж тоглодог вэ? Зүгээр л өнхрүүлээ тоглодог уу? Айлсвал ингэ шидэж тоглодог уу? Шидэж тал. Шидэж тоглодог тийм ээ. Тий. За тэгвэл Сэлэн чи ахад чамайг үзэж байгаа найзуудтай дуугаад болоод өгч. Чи ямар дуу мэдэх вүлээ ахад? Адилхан би. За адилхан би. Хилэн нүдэм аталсан. Миний чи Ээжтэй жилхэн нөхөртөн дүүмин ах ихчтэй. Усны тусал шиг адилхан да. Аавыжээс Төрсөн би тийшээ. Ах ихчи хайртай дүү би. Өвөмний Ашзээ өнмөхийн алтан үеийн би. алсүдээ Өрдөх миний гар хөдөлгөнгүй их миний хөл хөргийн хэрэгэнд боо. чичиг замаг саруу талаас дээд савлын үдэд өстөд самбалаад өгнө ванда. Миний анхны ярилцлага нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард Сэлэн оролцлоо. За дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.